Эрхэм мөндөд улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга гишүүдээ Транс Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2006 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Аз номхон далайн эдийн засаг нийгмийн комиссийн чуулганаар баталсан бөгөөд Монгол улсын их хурл 2007 онд сойрхон баталсан. Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон бөгөөд хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын бичиг баримтын хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагдсан. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас манай хөрш болох Орос хятад багтаж байгаа юм а. Транс Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээр төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг шинэ 3 дугаар хавсралтаар нэмж баталсан. Уг зарчмуудын зорилго нь Транс Азийн төмөр замын сүлжээнд төмөр замуудын хооронд түүнчлэн төмөр замууд болон хэлийн хяналтын гайлын байгууллагууд хоорондын харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуултыг уялдуулах үндэс суурийг бий болгосон. Монгол улс тус улсын хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай нэг зарчим тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох энэ талаар наривчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэх өгөөд ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэж үзүүлнэ гэж үзэж байна. Иймд Транс Азийн төмөр замын сүлжээний тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол улсын их хурл зөвшөлдсөн хэлэлцүүлэхээр танилцуулж байна. Хэлсэн шийдвэрлэж өгнө үү? Анхаарал хандуулсанд баярлалаа.